Товч кино сувгийн шинэ бичгийг олон улсын спорт таврын сайт хамтран хүргэж байна. Хэрвээ та 18-наас хүрсэн бол комент хэсэгт байршуулсан линкээр ороод манай сувгийн товч гэх промо кодыг оруулаад анхны депозитод урамшуус авах боломжтой. Энэ удаагийн товч кино 2018 онд нээлттэй хийсэн Хонконгийн Big Brother киног ярина. Хенри Чен хэдийн өмнө багшаалж байгаагүй ч сургуульд багшаар ажиллах хүсэлт өгч байгаар кино эхлэх болсон. Сургуулийн захирч түнд сургуульд өгөнд ордоггүй асуудалтай хүүхдүүд их байдагт туршлагатай багш авмаар байгаа гэж хэлв. Энэ үед Хенри түнд ямар нэг бичиг сонгох үед захирал шууд зөвшөөрч Хенриг ажилд авлаа. Ихтэй цалин бага шүү гэж сануулсан ч Хенри асуудаггүй гэж хариулан гарч одов. Хенри багшийн ажлын анхны өдөр эхэлж багш өглөөс ирээд дасгалын өдрийг эхлүүлж байна. Энэ үеэр хотын нөгөө захад ихэр ах トゥ сурагчдыг заргах бөгөөд нэгэн дөнгөж сэрэх бол нөгөөх нь шүнжин компьютер тоглосон болж таарав. Өглөөч нэг нь компьютерээс салах янзгүй байсан. Эхрүүд зодтолдож эхэллээ. Тэдний гэгт хамаг юм эмх замбраагүй. Энд тэндгүй лаац өглөрн. Хөвгүүдийн нэг нь аавынхаа хэтвчнээс мөнгө туусан ч согтун унтгаав нь тоосонгүй. Ингээд эхрүүд сургууль руугаа яв. Энэ үед киноны бас нэгэн гол дүр босох бор хүүг даргана. Тэр аавынхаа хэлсэн ёсоор тоглолтын тасалбар худалдаж байгааг үзүүлв. Энэ үед цагдаа нар бор хүүг анзаарч нэгжиж үзсэн ч ямар нэгэн хориотой зүйл олсонгүй. Үүний дараа бас нэгэн гол дүрийн охин үзүүлэх бөгөөд өмнөх хоёр айлыг бодвол арай илүү боломжтой айл байсан юм. Охин хичээлдээ явахаас өмнө аавынхаа бэлдэж тавьсан цайны мөнгийг авах боловч баг дүүд нь эрэгтэйгээд охиныхоос 5 дахин их мөнгө бэлдсэн байв. Бас нэг гол дүрийн хүү мөн өглөө гэрээсээ гарч байгааг үзүүлсэн ч эмээн гутлыг нь шүнжин янзалсан гэд хүүд өгч байгаагаар нь тэднийг тун ядуу амьдралыг бидэнд үзүүлнэ. Гэвч залуу эмээдээ заавал гутлыг нь янзлах хэрэггүй байсан гэд тэр ресторанд ажил хийж мөнгө авсан түүгээрээ гутлаач байсан гэх зүйл хэлв. Тэгж хэлээд эмээдээ мөнгө өгч байрныхаа мөнгийг өгөөрэй гэд гараад явсан юм. Сургуулийн ээлжид нэгэн өдөр эхэлж нэг анги маш дуулууртайгаар багштайгаа мэдлж байгаа гаргасан бол жоохон хүүхдүүдтэй ангич мөнгө чимээгүй багшаа сонсож байв. Харин манай Хенри багш ангидаа орж ирэх үед хүүхдүүд түүнийг орж ирснийг нь ч анзаарахгүй байлаа. Зарим нь нүрээ бутаж, зарим нь хүүгжим товарж унтцгаахаас хоолоонд хүртэл бэлтцгээж байх нь тэр. Хенри багшд хамгийн асуудалтай анги өгсөн байна. Анги дотор хоол хийгээд зогсох сурагчдаас багш эхлэхээр болж гомын чанаж буй хүүхдүүдэд амтлагчд нь битмүү бодис байдаг тул 3-1-ийг нь хийхэд болно гэж зөвлөгөө өгөв. Дараа нь тэр гитар тоглох сурагч дээрээ ирэн гитарыг нь хөгжлөн өгч бүр гоё дуурштай болгож өгөхөд машины тухай ном уншиж буй охинд өөрийн мэддэг зүйлсээ хэлж өгөн зөвлөгөө өгч уцаараа тоглосон донтох хүү төрч нүдний хараанд нь сөрөг үр дагавартай гэж анхааруулсан юм. Хамгийн сүүлчийн унтаж буй хүүг сэрээгээд өөрийгөө шинэ багш нь байна хэмээн танилцууллаа. Хенри багш өөрийнхөө нэрийг хятадаар бичсэн ч олон жил гадаадд байсан гэд нэрвч муруу бичв. Тэр өөрийнхөө утасны дугаарыг нэрнийхээ ард нэмж бичин зайлшгүй шаардлагагүй бол түнлүүд залахгүй байна уу хэмээн хэлэхэд шууд утсан дугаарлаа. Багш гайхан анги руу харахад бүгд түнлүүд зэрэг залгсан болж таарав. Хенри багш өөрийгөө танилцуулаад уцаа өгсөн даруйд бүгд юу ч олоогүй мэт өмнө хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэн хийдвэж эхэллээ. Энэ үед багш сурагчдын анхаарлыг татахын тулд галын аюулгүй системийг эвдэж ангийг тэр чигт нь усанд автуулсан ч өөрөө шүхэр барин энэн зогсон. Ангид шинэ багштайгаа танилцсан сурагчид спортын хэрэгсэл хадгалдаг өрөөнд суугаан гарах ба шинэ багш ангийг нь усанд автуулсан талаар ярьж энэ багш нэх удахгүй зайлна гэж Жек гих өнөөх эмээтэйг амьдардаг хүү хэлв. Энэ үед нь сургуулийн нөгөө ангийн сагсчин сурагчид өрөөнд орж ирэн Хенри багшийн сурагчдыг азгүй амтд хэмээн өөдөж хоргооно. Жек сагсчдын хамгийн өндрийг нь зоотох гэсэн ч өнөөх нь өөрөө ихсэн хэрнээ хэрв зодон хийвэл сургуулиас хөөлгөн хэмээн анхааруулв. Үүний дараа сагсчид заашин тоглох үед өнөөх Жек санамсаргүй мэт ундааны лонхоо унгаж харин нөгөө хүү шилэн дээр нь халтран унсан юм. Маргааш нь сургуульд улсаас шалгалт тавьж захирал дожгонд нь дагуулж аваа гаргах бөгөөд шалгалтын дарга тэдэнд танаа сургууль хоцрогдсон тул санхүүжилт өгснөөс хаасан нь илүү амар зүйл гэж хэлв. Энэ үеэр нь Хенри багш анги руугаа явж байгаа нь гарч сахилахгүй сурагчид нь түүнд гентийн бэлэг байхаар бэлдсэн байлаа. Ангийн хаалханы дээр устдаа төмпөн тавьж багш орж ирэх үед өнөөх нь дээр нь асарах ёстой байсан юм. Тэд бүгд утсаа гарган багшаа хүлээж байсан ч багш орж ирэх үед дээрээс нь унах төмпөнг нэг цохилтоор ангийн цаад болон хүртэл цохиж амжив. Багшийнхаа ийм амар техникт сурагчид бүгд ангаж орхлоо.
Багш үнд нь уурсасгүй. Хэд энгийн тогсон байлаа гэд 3 асуултанд хариулвал өнөөдрийн хичээлээс чөлөөсөн гэв. Эхний асуулт тамхины найрлага гэх асуулт байсан. Өнөөх гитартаа борхуу болох Гордон зөв хариуц чөлөөсөвдлөө. Энэ үед сурагчид бүгд явмаар нь хэмээн ойрзолдож ихсэн. Захирлын дагууж явсан шалгалтынхан энэ бүгдийг харж гайхацаалаа. Захирч бантан ийм маягаар хичээд орж байна гэж тайлбарсан анхаарлыг нь өөр тийшээ хандуулахыг оролдов. Хенри багш хоёр дахь асуултаа асуусан нь тамхины хор хөнөөслийг нэрлэхгүйсэнд ихэвд хариулсан юм. Хенри багш ийм маягаар хүүхдүүдэд тамхины хор хөнөөсийн талаар ярьж, тамхины компаниуд өөрсдөр нь хэрэг мөнгө олж байгааг ярихад тэд гайхан хүлээж авцгаав. Багш тэднийг юмд болгоомжтой хандаж, эрүүл мэндэд тэдэнд бэтгий хөдөлт гэх мэт сэдв хөндөж, сурагчид нь ч ихээр сонирхож, идэвхтэй оролцож байлаа. Энэ хооронд боловсролын газрынхан дүгнэлтэд танилцуулж, энэ жил сурагчид нь өндөр оноо авахгүй бол сургуулийг нь хаахаас өөр замгүй хэмээн хэлв. Цайны цагаар сагчид болон азгүй амьтдын хооронд мөн асуудал үүсэж, бие биеийг хэл амаар доромжлоод авлаа. Сагчдын ахлагч азгүй амьтдын бүлгэмд ихэнх нь эцэг ихгүй хүүхдүүд байдаг байх хэмээн хэлэхэд Жек дайч зодон ихэлсэн юм. Зодооны үеэр захирал Хенри багш нар ирж, ангийнхан хүүхдүүд зодон хийгээд байна хэмээн хэлж, тэднийг сургуулиас хөөд гэлээ. Багш очиж зодооныг салгана. Захирлын хийснийг дамжуултал Жек уурсаж, адилхан зодтолсон байж яагаад зөвхөн биднийг хөөнө гэж хэмээн асуув. Хенри багш түүнд зодоонор асуудлыг шийдэхгүй. Би захиралтай яриа, энэ бол та нарт өгч буй сүүлчийн боломж шүү. Ахин зодон хийвэл аварсгүй хөөгдөн гэсэн юм. Хенри багш тэр орооноос сурагчдынхаа хувийн хэрэгүүдийг судалж, орой бост сургууль дээрээ сов. Нөгөө гитартай Гордон гэх борхуу Пакистан гарчтайч Хонконгод өсөж төрсөн. Тэр мэдээж өөрийн бор царайгаараа үргэлж ялгарч байдаг. Хүүгийн гэрийнхэн хідэн үеэрээ энд амьдарч байгаач. Одоо болч гадны мэт үзэгцээр ирсэн байна. Нэмээд Гордон дуучин болохыг мөрөөддөг хүү юм. Дараагийн хүн буюу азгүй амьтдын бүжмийн ганц эмэгтэй нь Гладис Вонг гэх өнөөх боломжтой айлын охин. Аав нь анхнаасаа хүүтэй болохыг хүсэж, охинч багаасаа эрэхтэй болж төрөөгүйдээ харамсан үсээ богинохон болгож, банд шиг машинаар тоглож яг хүү шиг байхыг хичээдэг байв. Ихэр хүүгүүд болох Крис болон Брюсийн ээж тэднийг багт нь аавтай нөрхөд явсан юм. Эхнэргүй болсон аав нь энэ цагаас хойш архинд донтсон байна. Гэр бүлийн асуудлаасаа зогтоох гэж Крис компьютер тоглоомонд донтсон бол Брюс анхааруулж дутагдлын синдромтой, анхаарал төвлөрлийн асуудалтай нэгэн болсон юм. Хүүгүүд ажил хийж мөнгө их олсон, архичин ааваасаа тустай амьдрахыг хүснэ. Харин Жек эмээтэйгээ хоёулахна амьдардаг. Хичээлийн бус цагаараа ресторанд ажил хийдэг байв. Нэгэн өдөр түүний ажилдаг ресторанд гэмт бүжиглийн толгойлогчид хоол идэж наригцгааж байх зур. Хүү нэгнийх нь үнэтэй асаагуурыг хозгаалаад баригдсан юм. Жекийг зодох боловч хүү огт айхгүй байсанд гэмт этгээдүүдийн боссын анхаарлыг татаж, өнөөх нь мөнгө болон өөрийн нэрийн хуудасаа өгöd яваад өг. Үүний дараа кадр сожигдож, Хенри багш Гордон хүүгийн гэрийнхний ажилтдаг мухшагт ирж байгааг гарна. Энэ үед Гордон зарж байсан тасалбараасаа нэг хожгааж байгаад баригдаж, хүмүүсээс зүгтааж байгааг гарах ба ингэж яваад багштайгаа таарч туслан төсөв. Хөөжүүлсэн хүмүүс тэднийг бүслээд ирэхэд багш гартаа таарсан аврах утга барин сурагчаа хамгаалах гэсэн ч хөөж байсан халзан тарган эр хүүгийн аав нь болж таарсанд асуудал намжлаа. Дараагаар Хенри Гордонтой юм ярьж зогсох бөгөөд багш нь дуулж үзүүлээч гэхэд хүү татгалзав. Хүү дуусахгүй гэсэнд багш нь өөрөө гудамжны хөгжимчтэй нэгтэн дуулсанд Гордон ч төдөлгүй дуулсан юм. Хүмүүст Гордоны дуулах таалагдсанд Гордон багштаа баярлав. Энэ хооронд нь бид эхүүдийн гэгт очих ба Крис компьютерийнхээ хон суух бол Брюс хичээлээ хийж байх үед согтуу аав нь ирж ус сууж байгаа юм шиг л архийг нэг амьсгаагаар хоосолж орхилоо. Бүтэн шиллийг нэг амьсгаагаар цогцоход ахин арх хайсан ч гэгтэн байгаагүйд хөвгүүдийг дэлгүүр явж арх авчир гэсэн ч нөгөө хоёр нь эсэргүүцэв. Энэ маргааны дараа Брюс гэрээсээ явж гудамжинд хичээлээ өргөжлүүлээ хийсэн юм. Маргааш өглөө эхрүүдийн аавыг Хенри багш гүйцэн ирж тэд танилцсан хамтдаа цай ууцгаалаа. Тэр өдрийнхөө орой Гладис гэрийнхээ даашгаараа хийх гээд ядаад байж байхад нь дүүн түүнд тусаж хүүхдүүд цагтгууд нь тоглож эхлэх үед гаднаас аав ээж нь орж ирнэ. Аав нь бити дүүгээ хичээлээ хийхтэн саад болгож охиныг загнав. Дараа нь тэр маргааш гадуур орой хоол идэнэ. Тэнд охин нь захирлынхын хүүтэд танилцах ёстой гэсэн ч өөрөө бараг хүү шиг охин нь энэ мэдэнд нь уурлав. Аав нь тэр үед тэгтэргүй хичээл хийдэггүй юм чинь. Чи гайгүй хүнтэй суух арга боцнон дээр гэж хэрүүлэх гэлээ. Гладис ууржин аавынхаа машины түлхүүрийг нь хулгайлаад машиныг нь зогсоосоос аваад гарах гэсэн ч хаанаас ч юм авралын илч багш нь урд нь зам хөндлөсөн гарч ирээд охиныг зогсов.
Багш түүнийг ийм эрсдэлтэй зүйл хийснээс зориултын газар нь картинг онсон дээргээд картингийн газарт аваачив. Тэнд охинтой уралдах хүн нь аав нь байлаа. Охин аавтайгаа уралдаад түрүүжвэл боссынх нь хүүтэй танилцахгүйгэх болзол тавиад тэд уралдаж Глэдис аавыгаа ялсан юм. Гэвч аав нь эцсийн мөчөд гонжорж энэ уралдаан энэ машин бүгд хэрэггүй зүйлс гэсэнд охин уурсан хотоор дахиж аав нь санаа зовсонтой араас нь давхив. Аав нь охины араас дахиж байгаад юм мөргөн онголцсон бол охин аавыгаа харж машинаасаа өсрөн буухтаа золтоос ирж буй ачааны машин дайравчихсангүй. Машин охины яг хамарны урдуур өнгөрч картингийг нь харин дайрч орхисон юм. Охин нь амьд мэд гэж мэдлгүй дайрсан машиныг нь хараад охиноо дотор нь байсан гэж бодон уйлж гарав. Тэр өөрийг нь уучлахыг хүсээд охиндоо маш их хайртай гэж хашгирлаа. Охин ачааны машины ард зогсоод энэ бүгдийг нь сонсон сэтгэлэн хөдлөн уйлж дараа нь гарч ирэн аавыгаа уучлсан гэд тэд аз жаргалтайгаар тэврэлдэв. Гадаа хонсон Брюсийг ихэр Кристен дуудаж сэрээгээд авралт багш Хенрийн тэр хоёрыг зодон хийсэн учраас уураа барих сургамжинд дуудсан гэд хөвгүүд багшийнхаа хийсэн газар руу явцгаалаа. Тэнд ангид ороход аав нь сууж байх бөгөөд одоо архинаас гарах сургамжинд хамрагдсан гэд өөрийн туршлагаасаа сурагчдад ярьж өгөхөөр ирлээ гэсэн юм. Сурагчдад эхлүүдээ аав гэж мэдэхгүй тул архичин ааваас нь асуулт асууцгааж байлаа. Төв удалгүй хөвгүүд ч асуулт асууж энэ яриан тэдний аавтайгаа чин сэтгэлээсээ ярьсан анхны удаа болж таарав. Аав нь хүүхдүүдтэй маш их хайртай гэж хэлэн уйлсан бол эхрүүтч дэслэхгүй уйлцгаалаа. Энэ бүхнийг зохион байгуулсан Хенри багш сурагчдынхаа нийгмийн сүлжээнд оруулсан аавтайгаа ахуулсан зургийг нь үзэж төлөвлөгөө нь хэрэгжсэн харж баярлан суугаад гаргана. Жек харин өвгт нь нэрийн хуудасаа үлдээсэн дээрэмчдийн толгойлогчтой нэрж кофе авчирч өгөв. Толгойлогч хүүг анзаарч амьдралаа гартаа авах хэрэгтэй гэх зэрэг сургаал айлтаад ажил санаж болгосон нь хожимх тусаанчийн усанд бодис сольж өгөх ажил байлаа. Тэр тусаанч албаар хожигдохоос татгалцсанд ингэж байна гэсэнд хүү зөвшөөрч бодисыг авав. Үүний дараа Хенри багш Жекийн гэгт ирж эмээтэй нь уулзаад хүүгийн ээж аав автын ослоор нас барсан эмээгээс нь сонслоо. Эмээ нь хүүгээ онцоос өрдөн автгүй гэсэнд багш Жек эмээгээ сэтгэлээр унгаахгүй гэж сурлагын дэвтрээ хуурамчаар хийж өөртөө онцоод тавьдгийг нь ойлгосон ч эмээд нь энэ талаар хэлсэнгүй. Багш мөн өнөөх тусаанчийн усанд хожих ёстой бодисыг олж юу гэдгийг нь төвөггүй ойлгоод мөн тусааныхын зураг туудас хананд наастай байгааг харав. Энэ үед эмээ нь хүүгээ хөдөлмөрт сайн хүү тул тусаанчдын заашинд ажиллаж байгааг хэлнэ. Хенри багш эмээд нь хүүгийнх нь онц сурлагтны тэтгэмжийг нь авчирлаа гэд өөрөөсөө мөнгө өгөөд яваад өглөө. Дараа нь кадр солигдож дээрэмшид нарийн суух бол өнөөх тэмцээнд орох хожимх тусаанч бэлтгэлээ хийж Жек харин боссынхоо хийснийг биелүүлэхээр төгсөн зогсож байгаа нь гарна. Хүмүүсийн нүдийг хариулж байгаад Жек хөргөснөөс цэвэр ус авч бодисоо хожоод гяс тусаанчд өгөв. Тусаанч баярлан ус авсан ч ууж амжаагүй байхад нь тусаанчийн дасгажуулагч Жекийг барьж авч юм хойсныг нь харсан гэлээ. Тэд Жекийг зодоод шүүгэнд хийж ойхов. Хөөрхийг хүүг зодоход нь өөрт нь анх даалгавар өгсөн босс нь хүртэл юм хэлүүлэхгүй гээд амыг нь дарж байхад хүүг зодож гарав. Тусаан эхлэхээс хэдхэн минутын өмнө Хенри багш хувцсаажих өрөөнд ирлээ. Тэр сурагчаа хайж аваагаа хэлэхэд нь тусаанчид хурдхан эндээс зайлхиж бүдүүлэхээр хөв. Багш шүүгэнээс Жекийн аврал ярин оролцохыг сонсож шууд тусаанчдын эсрэг ганцаараа зодлож эхэлсэн юм. Хенри нэгээр нь бүгдийг нь зодоод нөгөө тэнцэнд орох гэж байсан хожимг тусаанчийг нь хүртэл хүүхэд зодож байгаа мэт боосгож тавив. Хэдий дайрсан болгоныг зодсон ч өвөлт нь бас баг зэрэг гэмтэл учруулсан юм. Энэ үед цагдаа нар ирж Хенри болон задуулсан тусаанчдыг эмнэлэг рүү авч явсан ба Жек гэмтэтгээдүүд л энэ бүхэнд буруутай гэж цагдаа нарт хэлж байсан ч нөгөөдүүл нь арьсаа хамгаалж дөнгөлөө. Багшд тосомж үзүүлж байгаагаар нэлт сорвтой биеийг нь бидэнд үзүүлсэн нь багш урд өмнө нь эвгүй гар байсныг нь илтгэж байна. Хенри цагдаад Жекийн ангийнх нь багш гэд хүүг асуудгүй авч яваад тэд амьдрал ярив. Жек засаж сайн сурагч, сайн хүн болмоор байгаа багштай хэлнэ. Маргааш нь хожимх тусааны тэмцээн цуслагдсан талаар зурагтаар гарч гол тусаанчийг нь нэгэн сургуулийн багш хэвтэрт ортолон зодсон гэд багшийн талаар үзүүлнэ. Багш өмнө одоо багш бүх сургуультай сурч байсан. Дараа нь Америкт очиж явган цэрэг байсан талаар нь гарлаа. Хүүхдүүд энэ мэдээг үзэж багшигаа утгаар нь бишрэх бол дараагаар нь сургуулаараа явж хөгшин ажилчид дээр ирж Хенри багшийн талаар асуув. Нэгэн өвгөн мэддэг болж таашнав. Хенри бас өөрөө маш сахилгагүй хүүхэд байсан гэд хичээл тасалж зодон хийхээс гадна сургуулийн захирлын хөшөөний хамрыг нь чугуулсан гэлээ. Хүүг сургуулиас нь хөөх үед гэрээхэн Америк явуулж цэргийн сургуульд оруулсан байна. Хенри хожим явган цэрэг болж дэлхийн халуун цэгүүдэд алба хааж дайн түүнийг хүчтэй өөрчилсөн даргана.
Багш тэргээс халагдаад дэлхийгээр аялж өөрийн амьдралын зорилго утга учирыг хайна яваад бүргэд шоу үргэлж төрсөн гэхдээ эргэн эрдийг нь анзаарч өөрөө ч гэсэн төрсөн Хонконгдоо ирсэн байна. Хенрид уулзаад байх найз байгаагүй. Сургуулийнхаа хуучин захирал дээр ирж байн уулздаг байлаа. Захирал энэ үеэр нь Хенриг сургуультай ирж багшлаач гэд түүний энэ туршлага сурагчдад буруу зам руу халтгахаас нь хамгаалж чадна гэх зүйл хэлсэн юм. Хожим захирч өвгөнг нас барах үед тэр оршуулга дээр нь очин захирлынхаа сүүлчийн хүслийг нь биелүүлэхээ амлаад сургууль орохоор явлаа. Энэ цагаас хойш сургууль даяар Хенри багшийн түүхийг мэдэж ямар мундаг зодтолдог, ямар зүйл даван туусныг нь багтан ярьж багш нар болон сурагчид хүндэтгдэг болов. Багшийг ангидаа орж ирэхэд нь өмнө нь тоодгүй байсан хэцүү ангийнхан багшигаа бүгд хүндэтгэж багшаач биш томаахаа хэмээн нэрлэж бүгд мэрэж хичээл сурлагтаач сайжирсан байлаа. Гордон жинхэнэ тайзан дээр тоогсож өдөгчд хүүг шүтэх бол Хенри багшийг сургууль даяар хайрлан хүндэтгэж байсан юм. Хичээлийн дараа Азуу амьтдын бүлхэм дээвэр дээр цуглаж сургуулаа төгсөөд юу болохыг хүсэж байгаа ярилцах бөгөөд ганц охин Клэрис инженер болж машин үйлдвэрлэх хүсэлтэй болсноо хэлв. Гордон харин хөгжмийн боловсрол эзэмшгэ хэлэх бос. Крис компьютер тоглоом хийдэг хүн болсон гэхэд Джек Хенри багш шиг мундаг багш болсон гэсэн юм. Брюс харин хамгийн сүүлд нь итгэж муутайгаар бизнесийн сургуульд орно гэсэн ч тэр анхаарал төвлөрлийн асуудалтай тус хичээлээ хийхэд нь хэцүү байгааг бодож шанална. Хүү анхаарчаа төвлөрүүлэхийн тулд эм авч уусан шалгалт дээр багооноо авч ичиж сэтгэлээр өнөв. Тэр эмээ байн гооч хичээлээ хийх боловч нэг л болж өгөхгүй байгааг үзүүлсэн. Брюс ихэлтэй бие өвдсөн гэд гэртээ ганцаараа үлдээд өөлж гарав. Хүү сэтгэлээр их унсан тус эмээ бүр ихээр ууж комд орон эмнэлэгт ухаангүй хүргэхтлээ. Энэ мэдээ хүрч Хонконгийн хэвлэлээр тарж асуудал үүсэж эхэлсэн юм. Хүн бүр Хенри багшийг сургуулийг ингээд боловсролын тогтцоогоо тэр чигтэн шүүмжиж гарав. Үүний дараа боловсролын комиссарч Хенри багшийг дуудахад нь багш зүв ярьсан ч ажлаас нь хассан. Багш явхад асуудал арга гэд явах боловч сурагчид түүнийг бити яваач гэж гуйсан ч Хенри тэдэнд та нар бүгдийг чадна гэд мотоциклондоо суугаад яваад өгөв. Сурагчид багшаа эргүүлэн авчих ганц арга байгаа нь бүгд төгсөлтийнхөө шалгалтыг маш сайн өгөх хэрэгтэй гэж хоорондоо ярилцлаа. Бусад багш нар ч энэ талаар нь мэдэж тэдэнд чадах чанарыг туслана гэв. Хүүхдүүд шалгалтандаа хизээж бэлдэж байгаагүйгээр сайн бэлтгэж байгааг харуулсан. Ингэж шалгалтын өдөр ярьж сурагчид ангидаа цуглаад хайртай багшигаа хүлээн. Хенри тэдэнд шалгалтын өдөр очиж уулзна гэж бичсэн гэв. Багш сурагчтайгаа уулзаад шууд цаашаа онгоцны бодлоорч нисэх гээд тасалбар авсан байгааг нь үзүүлээд уцанд нь сурагчид нь хаана байгааг нь асууж байгааг гарах боловч багш анзаарсгүй эд тогшлоо бэлдэж байна. Гэвч сургууль дээр Хенри багш биш харин гэмт этгээдүүд төрүүлээд ирэв. Гэмт этгээдүүд сурагчдыг барьцаар сургуулийг нурааж хамаг юмыг нь эвдэн сүтгэж харлаа. Энэ үед мэдээж аврагч багш гарч ирж гэмт этгээдүүдийг бүгдийг нь зодоод сурагчдыг сурсан явуулсан. Сургуульд Хенри багш гэмт этгээдүүдийн босс хоёр үлдэж тэд ч өмнө нь хамт сурдаг байсан болж таарав. Тэдний зодооноос болж Хенриг сургуулиас хөөсөн бол дээрэмчдийн босс гараа гэмтэж төвлөлтөр хуурч болох боломжгүй болсон байна. Тийм ээ, гэмт этгээдүүдийн толгойлогч томоотой даруй хүү байгаад төвлөлтөр хуурч босхийг мөрөөддөг байсан ч Хенригтэй зодтолж гараа гэмтэгэд энэ мөрөөдөл нь үгүй болж буруу зам руу орсон болж таарав. Хуучны өстөнгүүд зодтолж замдаа таарсан бүхнээ эрдэж байсан ба эцэс сүлд нь Хенри багш маань ялсан юм. Хенри багш гэмт этгээдээс уучлаж гуугаад яваад өгөв. Үүний дараа багшд зодуулж ухаацсан дээрэмч нь өөрийнхөө зодооны заасан төвлөлтөр хуур тогсож байгааг гаргана. Джек хүү удаан хүлээсэн захидлаа авсан нь улс тэднийг өөр байранд оруулж байгааг мэдгдсэн захидал байв. Харин бор хүү Гордон энэ удаа мөнж өнөөх цагдаан нар нь годомжинд зогсоосон ч энэ удаа нэгчгэр биш хизээ шин дуу гаргахыг нь асуух гэж зогсоосон болж таарлаа. Клэдисийн аав охиныхоо жолооны сургалтанд оруулж машина барьж сургуулиас пивж болно гэсэн бол Брюсийг энэс гаргав. Эхлүүдийн аав тэр чигтээ өөрчлөгдөж арх ухаа байж ажилд орж хөвгүүддэж хоолсонд хийдэг болсон байгааг үзүүлсэн. Крис энэ үед компьютер тоглоом хийдэг болохын тулд их сургуульд амжилттай эсэж байгаагаа хэлв. Сургуулийн захирлтээр боловсролын газраас ирж сурагчид нь маш сайн оноотой төгсөнд сургуулийг нь хаах биш харин ч санхүүжилтээр нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэнэ. Энэ хооронд шин сахилахгүй сурагчтай ангид мөн 70 дохиосож ажиллаж ус цацаж байгаа гаргаад энэ бол Хенри багшин шинэ ангийнхан гэдгийг бидэнд ойлгуулад кино төгсөв.